Бид энэ асуудлыг бол нэлээд анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд байнгын орон даргад санал хэлэхэд энэ Монгол улсын үр зээлтэй холбоотой асуудлаар энэ оны үед төсөв батлагсны дараа 12 сард ч байдаг юм. Эсвэл он гарч байгаад дахиж нэг мэдээлэл сонсё. Тэр үед бас энэ өөрчлөлтүүд яаж гарах вэ? Энэ дээр бас гişүүд нэлээд мэдээлэлтэй болж байгаа зүг байна. За ингээд харж байхад бол энэ мэдээлэлд уншиж байхад бол төсөв өөрөө улсын төсөв өөрөө тэлж байгаа учраас, томорж байгаа учраас төсөвт эзэлж байгаа зээлийн хэмжээ багасаад байгаа юм харагдаад байгаа. Тэгээ мэдээж бас энэ холбогд хүмүүс ажиллаж байгаа баг. Тэгээ энийг дахиад нэгэн нэгтэлж үзэх асуудал байна. За тэр мэдээлэл дотор байгаа 3.6% дотоод үр гэж байгаа. Өнөөдөр бол бид нар дотоод үр сонссонгүй шүү дээ. Тэгэхээр энэ 3.6% дотоод үрийн зээлдүүлэгч нар хэн бэ? Тэр зээл юу зориулж авагдсан бэ? Ямар байдалтай байгаа гэдгийг бас сонсох хэрэгтэй. Дээрээс нь 1.5% эзэлж байгаа өрийн баталгааны асуудал 2024 оны сүүлийн дүнгээр шүү дээ. Энэ өрийн баталгаанууд хаана гарваа? Ямар үр дүн гарваа гэдгийг бас мэдж авах шаардлагатай байна. За засгийн газрын өрөнд орж тооцогдгүй өрийн мэдээллүүдийг авах шаардлагатай байна. За энэ дотор саяны яриад байгаа хөгжлийн банкнаас эхлээд маш олон асуудал байна шүү дээ. Нэг аргад хөгжлийн банк нь өөрөө байхгүй дээрээ тулчихсан байдалтай очсон байсан байдалтай байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг дэлгэрэнгүй авмаар байна. Тэгээ энэ саяны өгсөн мэдээллүүдийг сангийн яам албан бичгээр албан ажлын байдлаар өгөөч. Энэ тэмдэглэлд оруулъя. Тэгээ байнгын орон дарга түрүүлсэн энэ зээлтэй холбоотой мэдээллийг дахиад сонсё. Энэ бол бид нар нэг удаа сонсоод орхичлахгүй. Бүр хугацааны хувьд бол оны эцэст төсөв баталсан дараа эсвэл он гаргаж бид нар сонсох ёстой. Тэгжиж илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд аавна. Нөгөө оюутлагатай холбоотой үрийн асуудал чинь 90 орчим хоног үлдчихэд байгаа. Бид нар багш ажилчдынхаа цалин нэмэгдүүлж чадахгүй байж өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийг хүүдүүлж байгаа. Энэ зээл яаж хийгдсэн бэ гэдгийг сонсох ёстой. Сая сангийн сайд бол байр сууриа хэлсэн. Тэгэхээр энэ үр дүн бид нар сонсох ёстой гэж үзэж байна. За аудит байдаг үндэсний аудит. Энэ эрсдлийн үнэлгээ үр дүнд нь хариуцлага тооцсон байлгаа сая Тэмүүлэн гишүүн яриад байгаатай санал нэг. Энтэй холбоотой энэ Монгол улсын өр, гадаад өр, дотоод өр, өрийн баталгаа, засгийн газрын үрд ногдгүй төрийн өмчит компаниудын өрүүдээр таад дүн шинжилгээ хийсэн юм байна уу? Үүнийг байгаа бол ажил хэргийн шугамар албан бичгээр ирүүлээч. Энэ дээр дараагийн удаа дотоод аудит, үндэсний аудитын мэдээлэл сонсомоор байна. Аудит гэдэг байгууллага маань өөрөө нүдэ хаагаад чихээ таглаад амаа хумайд сууж болохгүй шүү дээ энэ асуудал дээр. Улс орны эдийн засгийн асуудал, энэ өрийн асуудлаа бид нар нэлээд өргөн хүрээдээ дахиад ярих хэрэгтэй гэдгийг саналыг гаргаж байна. За, Батсүмрэл гишүүнд баярлалаа. Тэгэхээр гишүүдээс гаргасан саналын дагуу бол оны төгсгөлд байна уу, дараа оны эхэнд төсөв батлагдсны дараагаар яг дэлгэрэнгүй мэдээллүүдийг сонсъё. Тэр дундаа аудитын байгууллагын сая өрийн удирдлага менежменттэй холбоотойгоор гаргасан, хэрэгжилтэй холбоотойгоор гаргасан тайланг бол сонсоод ингээд бүгдөө нэгдсэн нэг байр суурьнд хүрэхин асуудал бол байна. Энэ бол нэг талдаа аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын орон бүх зээл тусламжуудыг энэ гэрээ хилцээрүүдийг баталдаг мөртлөө одоо бол нөхцөл байдал дээр бид нар бас нэг тодорхой дүн шинжилгээ хийж одоогийн нөхцөл байдал дээр бас нэг эрүүлэр харахын шаардлага бол байна гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр энийг бол гишүүд бас онцолж хэлж байна гэж бол бас хэлэх байна. Ингээд мэдээлэлтэй холбогдуулаад гишүүд үг хэлж дуслаа. Гадаад зээл тусламж хэрэгжилт нөхцөл байдлын талаар сангийн сайдын мэдээллийг сонсож дуслаа. Тэгээд ажлын хэсгийнхэнд баярлалаа. За ингээд манай байнгын орооны